Чиний хайртай эмэгтэй чамайг яг байгаа гарчин биш, харин чамайг ирээдүйд ямар хүн болж чадах эсгээр чинь төсөөлж сонголтоо хийсэн байдаг гин. Чи түүнд өөрийн чадвараа харуулж байна гэж бодон улам бүр хичээдэг. Гэвч үнэндээ бол тэр чамайг өөрийн төсөөллийн дүрдээ тааруулж байдаг гин. Хүний дотор чимээгүй ажиллаж байдаг нууц ертөнц болох далд ухамсарыг гүнзгий судалсан хүн бол Карл Юнг юм. Тэрээр эмэгтэй хүмүүсийн талаар аимшигтай үннийг олж нээсэн байдаг. Хэрвээ миний эдгээр өгөх мэдээлэл танд таалагдвал лайк, subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Мөн хонхон дээр дарах юм бол дараагийн удаа орох дугааруудыг цаг тухай бүртэн сонсох боломжтой байдаг гэдгийг сануулъя. Эмэгтэй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр эрэгтэй хүнд дуралдаггүй гин. Тэд өөрсдийнхөө төсөөлөлд байх эрэгтэй хүнд дуралдаг. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэд үүнийгээ өөрсдөө ч мэддэггүй. Та бодохдоо тэр таныг сонгосон болохоор танд хайртай л гэж боддог. Гэхдээ тийм биш. Тэд өөрсдийн толгой дотор бүтээсэн хувилбарыг сонгосон байдаг. Та бол түүний хувьд кинонд тоглох дүртэй адил. Харин та зохиолын дүрд таархаа болмогц тэр жүжигчнийг сольдог. Карл Юнг үнийг эмэгтэй хүн бүрийн дотор оршдог дотоод эрэгтэй дүр буюу анимус гэж нэрлсэн байдаг. Тэр анимус төлөвшөөгүй, хөгжөөгүй байдаг бөгөөд хянаж чадахгүй бол дарангуйлагч болон хувирдаг байна. Энэ хүч эмэгтэйчүүдийг зөв эрчүүдээс холдуулж, буруу эрчүүдийг сонгоход хүргэдэг гин. Эмэгтэй хүн өөрийн мэдэлгүйгээр анимус буюу дотоод эрэгтэй дүрийнхээ харанхуй нөлөөнд автаж үйлдэл хийдэг. Харин эрчүүд энэ занганд нь орчихдог. Учир нь хинч тэдэнд энэ талаар огт хэлж өгч байгаагүй болохоор тэр юм. Тэр эмэгтэй өөрт чинь татагдаж, чамайг сонгосныг чамайг ойлгож, чамайг таньсан учраас гэж андуурдаг. Тэр чамд чи бусдаас өөр гэж хэлэхэд нь чи итгэдэг. Гэвч үнэндээ бол түүний багаасаа төсөөлөлт нь байсаар ирсэн төгс эр хүний дүрийг биелүүлэхийн тулд сонгосон ээлжит жүжигчин нь та юм. Харин тантай тодорхой хугацаанд хамт байсны дараа түүний төсөөлөл нь нуран унаж, тантай анх байсан шигээ харилцаа болгоход та юуг буруу хийснээ ойлгохгүй эргэлзээнд ордог байна. Гэхдээ та буруу зүйл юу ч хийгээгүй. Зүгээр л түүний төсөөллийн эр хүний дүрд хүрэхгүй байгаа болохоор тэр юм. Юнгийн анхааруулснаар сэтгэл зүйн тоглоомоос гарах цор ганц зам нь түүний индивидуац гэж нэрлсэн өөрийгөө ойлгох насан туршийн үйл явц юм. Харамсалтай нь дийлэнх эрчүүд энэхүү өөрийгөө ойлгох үйл явцыг эхлүүлдэггүй. Учир нь таныг бага байхаас л нийгэм болоод хүрээлэлчин бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдын бодлоос хамааралтай байх, өөрийн үн цэнийг эмэгтэй хүмүүсээр тодорхойлуулахад сургасан байдаг. Харин та яг энэ байдлаар амьдарсаар байвал нэг л дүртэй дахин тоглож, тэр дүр чинь таны сонгосон эмэгтэйд таалагдахгүй бол чамайг орхидог гин. Индивидуац гэдэг өөрийн хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй сул талууттайгаа нүүр тулахыг шаарддаг зүйл юм. Юнгийн үзлээр ихэнх эрчүүдийн хизээч ойлгодоггүй зүйл бол эмэгтэйчүүд чамайг сонглоо гэд чи эр хүн болчихдоггүй. Харин чи өөрийгөө сонгосноор л эр хүн болдог байна. Хэрвээ эр хүн өөрийн сул тал, айдас, итгэлгүй байдал, хүсэл шунал гэх мэт дотоод сүүдэртэй хэсгээ хүлээн зөвшөөрч таньж мэдсэн бол түүний гаднаас ирэх хуурамч төсөөлөл, дүр эсгэх хайр, хийсвэр амлалт гэх мэт зүйлээр хуурч чадахгүй. Өөрийн сул талаа хүлээн зөвшөөрдөггүй эр хүн өөрийгөө би сул талгүй, би төгс гэж итгүүлэхийг оролддог. Харин энэ үед эмэгтэй хүний төсөөлөл чи бол баатар, чи намайг аварна гэх итгэлээр түүнийг амархан буулгаж авдаг гин. Юнгийн ажигласнаар орчин үеийн эрчүүдийн хамгийн том асуудал бол тэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бусдын хүсэлд тааруулж өөрийгөө өөрчилөхөд бэлэн байдаг явдал юм. Энэ нь богино хугацаанд харилцааг тогтвортой байлгаж магадгүй ч урт хугацаанд бол эр хүнийг бусдад таалагдах дүр болгож өөрийн жинхэнэ мөн чанараа алдахад хүргэдэг гин. Харин үүнийг хүмүүс хайр болон харилцан ойлголцол гэж нэрлэдэг. Гэхдээ Юнг үүнийг өөрөөсөө урвах үзэгдэл гэж нэрлсэн юм. Тиймээс хэрвээ эрчүүд өөрийн сэтгэл зүй, дотоод хүнээ үл таамсарлбал эмэгтэй хүний төсөөллийн боол болдог байна. Энэ үед эр хүн байхаа болж дүр эсгэгч болон хувирдаг. Та дуулууртай байж үргэлж түүний хүснээр байвал түүнд хайрлагдана гэж боддог. Гэвч харин ч эсэргээрээ
Энэ нь эмэгтэй хүний сонирхлыг нь бууруулдаг гин. Учир нь эмэгтэй хүн байгалийн жамаараа тав тухтай нэгэн хэвийн байдалд бус эрсдэлтэй нууцлаг бүрэн ойлгож хянаж чадахгүй зүйлдээ илүү их татагддаг гин. Та 100% түүний хүснээр байх гэж хичээх үедээ үн цэнээ улам бүр алдаж байдаг. Харин эмэгтэйчүүд өөрийн мэдээлгүй эрсдлийг эрен хайж өөр залуусыг сонирхож эхэлдэг байна. Гэхдээ энд ойлгох ёстой нэг зүй тогтол бий. Ийм төрлийн эрчүүд ганцаардаж өөрийгөө алдахаас илүүтэйгээр тэр эмэгтэйг алдахаас айж байдаг гин. Карл Юнг хэлэхдээ эр хүн тэр ганцаардлыг хүлээн зөвшөөрөхөөс нааш хизээч эрх чөлөөтэй болохгүй гэж хэлсэн юм. Тэрээр индивидуац бол зориггүй биш, зоригтой хүнд зориулагдсан зам. Индивидуац чамайг амьд байхад өгөхийг шаарддаг. Өөрийн хурамч дөрүүдийг үгүй хийж бодит биетэйгээ нүүр тулах процесс юм гэжээ. Гэхдээ хинч чамд хэлдэггүй нэг үнэн хэлж өгье. Индивидуац бол ганцаардлын зам, аимшигтай их ганцаардал. Та өөрийгөө хөгжүүлэх буюу индивидуацийн замаар явахдаа бусдын жүжиглэж байгаа, тэдний зөвсөн баг өөрсдийгөө хуурч байгааг нь олж харж эхэлдэг. Нэгэнд тэр үнэн харчихсан бол та дахин мэдэхгүй юм шиг, хараагүй юм шиг дүр эсгэж чаддаггүй. Харин та үнийг бусдад хэлэх гэж оролдох үед тэд таныг шоолж, юмсыг хит хүн дээр тусгадаг, сүртэй юм гих мэтээр буруутгадаг байна. Гэвч энд таны буруу гэж байхгүй. Та бол тэдний тол юм. Тол гэдэг нь хүмүүс өөрт нь таалагдахгүй үннийг хэлэхэд хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүр үзен яддаг гин. Карл Юнг бол олон 10 жилийн турш сүүдэр буюу сул талтайгаа нүүр тулахаас айдаг хүмүүсийг судалсан хүн юм. Тэрээр эрэгтэй хүмүүст анима буюу эр хүн бүрийн дотор орших эмэгтэйлэг сул тал, харин эмэгтэй хүмүүст анимус буюу эмэгтэй хүн бүрийн дотор орших эрэгтэйлэг шинжтэй сул тал байдаг гэдгийг тодорхойлсон юм. Хэрвээ эмэгтэй хүн өөрийн дотоод анимусаа ойлгоогүй бол өөрсдийн асуудлаа эрчүүд рүү тусгаж буруутгадаг. Эрчүүд ч өөрийгөө аврагч гэж эндүрнэ. Би түүнийг хангалттай хайрлаж чадвал, түүнд өөрийгөө хангалттай нотолж чадах юм бол, хангалттай сайн байх юм бол тэр намайг хайрлана гэж итгэдэг. Гэвч үр дүнд нь тэд хоёул хуурамч төсөөлөлтөд амьдарч тэр төсөөлөл нь нурж унахад хоёуланд нь урвалт мэт санагддаг гин. Гэтэл үнэндээ энэ бол урвалт биш, харин өөрийгөө болон бие биенээ жинхнээр нь таньж хүлээн зөвшөөрөөгүйгээс үүссэн нөхцөл байдал юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа хосын харилцаанд жинхэнэ биеэрээ бус, харин төсөөлөл дутагдал, хоосон орон зайгаа нөхүүлэх гэсэн хүсэлдээр тулгуурлаж хосын харилцаанд ордог байна. Тэд өөрсдийн дотоод айдас, хангагдаагүй хэрэгцээ, хүүхэд насны шийдэгдэггүй шархаа дагуулсаар хосын харилцаанд орно гэсэн үг юм. Хүмүүс үнийг хайр гэж нэрлэдэг. Харин Юнг үнийг төсөөлөл, дотоод дүрийн эзэмдэл гэж нэрлсэн байдаг. Гипнозонд орсон хүн шиг тэд энэ удаа өөр байх болно гэж итгэсээр дахин энэ урхинд ордог. Гэвч хизээч өөр байдаггүй. Яагад гэвэл тэд хизээч өөрсдөөсөө энэ бүх давтагддаг асуудлын эзэн нь би өөрөө юм биш биз гэх асуултыг асуудаггүй болохоор тэр юм. Ингээд дийлэнхтэй эмэгтэйчүүдийг буруутгаж тэднийг залтай, хуурамч гэж нэрлэдэг. Харин Юнг таны нүд рүү ширтээд тэгвэл яагаад та анханасаа тэр эмэгтэйг сонгосон юм бэ гэж асуух байсан бах. Өөрийн анима буюу дотоод эмэгтэй дүрээ хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан эр хүн заавал эмэгтэйнхээ төсөөлийн ертөнцийн боолон болдог жамтай гин. Та хохирогч биш, та бол сайн дурын оролцогч, та өөрөө тэнийг дүрс тоглохыг сонгосон. Учир нь өөрийн сул тал, дотоод мөн чанараа хүлээн зөвшөөрөх нь бусдын таалалд нийцүүлж дүр эсгэж явхаас илүү аимшигтай байсан болохоор тэр юм. Юнг эдгээр ирчүүдэд нэг л даалгаврыг өгдөг нь өөртөөгөө нүүр тулах юм. Өөрийн хийсвэр төсөөлөл, хуурмаг итгэлүүдээ нуран унтал төвчж ганцаардлыг мэдэрч сурах хэрэгтэй гин. Өөрийгөө тэр эмэгтэй байхгүй бол хинч биш гэх бодлоосоо салах хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ энэ нь тийм ч амаргүй. Энэ бодолчин амьд үлдэх гэж тэмцэнэ. Танд энэ эмэгтэй надад хэрэгтэй. Чи түнгүүгээр амьдарч чадахгүй. Тэр байхгүй бол би хинч биш гэх мэтээр байнга хэлсээр байдаг. Гэхдээ тэр эмэгтэй байхгүй байлаач та бусдад хүлээн зөвшөөрөхдөггүй байсан ч ганцаараа зогсож чаддаг эрх хүн л эцэстээ эрх чөлөөг олдог гин.
Хамгийн сонин нь яг ийм үед эмэгтэйчүүд тань руу хамгийн ихээр татагдаж эхэлдэг байна. Индивидуац хийсэн эр хүнд нийгэм тиймч таатай ханддаггүй гин. Түүнийг сэтгэлгүй, хүйтэн хүндий гэж нэрлэдэг. Гэхдээ та зүгээр л халдаж боломгүй. Бусдад удирдахдаггүй хүн болсон учраас тэгж байгаа юм. Юнг нэгэнтээ хамгийн сул дорой ирчүүд бол эмэгтэйчүүдэд хүлээн зөвшөөрөгдөхийг тэдэнд үнэлүүлэхийн тулд хөөцөлдөж явдаг ирчүүд гэж хэлсэн байдаг. Би түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Тэр бол миний бүх зүйл гэж хэлэхдээ үүнийгээ маш романтик гэж тэд боддог. Харин үүнийг юм хэлэхдээ хайр биш, харин ч өөрийн сул талуудаа олж харахаас түүнтэйгээ нүүр тулахаас айж буй хүний үйлдэл гэсэн байна. Ийм ирчүүд өөрийн итгэл найдвар, утга учир, амьдралын зорилгоо өөрөө бий болгохын оронд эмэгтэй рүүгээ шилжүүлчихдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр л намайг аз жаргал, утга учиртай болгох ёстой гэж найдаж буйн тэр юм. Харин эмэгтэй нэг л өдөр энэ өөрийнх нь хийх зүйл биш гэдгийг ойлгоод тэр ачааг хаяхаас өөр аргагүй болдог. Учир нь ямар ч эмэгтэй хүн хичнээн их хайртай байсан ч гэсэн өөрийн хариуцлагаа үүрхээс татгалзсан эр хүний ачааг үүрхийг хүсдэггүй гэн. Ингээд хаяад явхад нь түүнийг өөрөөс нь урвсан мэтээр тэд сандаг. Гэтэ харин ч та түүнд баярлах ёстой. Хуурамч төсөөлөл чинь нуран унсан цагт л та үнэнтэй нүүр тулах боломжтой юм. Таны эр хүн болох эсэх нь хизээч эмэгтэй хүний хийх зүйл байгаагүй. Энэ бол үргэлж таны өөрийн хийх ёстой зүйл байсаар ирсэн юм. Ингээд үнэнтэйгээ нүүр тулах мөчөд танд хоёр сонголт бий болдог. Нэг нь түүнийг буруутгаж, үзен ядаж, дахин эмэгтэй хүнд итгэхгүй гих хулчгаар ирчүүдийн цуваанд нэгдэх. Эсвэл юунгийн шаардснаар өөрлөгөө өнгөж, сул дорой байдлуудаа хүлээн зөвшөөрч, ганцаардалтай найзалж, өөрийгөө дахин бүтээж болох юм. Учир нь таны гаднаас хайж буй тэр эмэгтэй бол таны хүлээн зөвшөөрөх дургүй, сул дорой байдлыг чинь тусгал юм. Тэр хэсэгтэйгээ нүүр тулахгүй юм бол бүх харилцаа жүжиглэлт болж хувирдаг. Харин нүүр тулж өөрийн анима буюу дотоод эмэгтэйн дүрээ ойлгож чадвал та эмэгтэйчүүдийн араас хөөцөлдөх шаардлагагүй эр хүн болдог байна. Хамгийн гол нь өмнөх шигээ зөвхөн төсөөллийн эр хүнээ хайдаг эмэгтэйчүүдийг өөртөө татгаа болдог гин. Тэр таныг өөрчлөх гэж оролдохгүй. Өөрийн төсөөлөлтөө бүтээсэн чамд биш, жинхнээрээ байгаа хүнд чинь дурлана. Таны өмнө ч тэр ямар ч баггүй үннээрээ байна. Тэр өөрийн төсөөлөлд бүтээсэн танд дурлсан байна уу? Эсвэл жинхэнэ танд дурлсан байна уу гэдг нь төвөггүй мэдэгдэнэ. Тэр танд сүржин хайр зарлахгүй. Тэр таныг өөрийн аврагчаа болгохгүй. Учир нь тэр аль хэдийн өөрийн сүдэр талаа ойлгочихсон. Хуурмаг төрөгдлөө үгүй хийсэн байдаг. Энэ харилцаанд зөвхөн үнэн оршдог. Юнгийн хэлснээр энэ бол хамгийн ховор, хамгийн аюултай хайр гин. Учир нь энэ хайр юу ч шаардахгүй мөртлөө бүгдийг өгдөг. Яагаад гэвэл энэ хайр хэрэгцээнээс төрөөгүй болохоор тэр юм. Гэхдээ анхааруулхад хүмүүсийн дийлэнх нь энэ хайртай учирч чаддаггүй юм. Тэд ийм хайранд хүрэхээс өмнө ухарчдаг гин. Тэд төр зургийн догтлолд ханана, өөрийн сул тал, айдас, эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх нь маш хэцүү учраас хүмүүс хуурамч дүрээсээ бүрэн гарч чаддаггүй байна. Гэхдээ хэрвээ танд зориг төвчээр байвал энэ боломжгүй зүйл биш юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй. Мөн сэтгэгдэл хэсэгт бодлоо бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.